Арай одоо баанч авчихсан шүү дээ. Өдөржингөө нөгөө ингээд ажил бүр ерөөс бүх юм ингээд өнөөдөр бүр хатцаа. Яг эндээ ингээд зориулаад тийм айгу өөр орчинд ирээд айгу аажралтай мөрөлдөө ер нь одоо айгу аажралтай баяртай. Тэгээд дээрээс нэг юм ажиглаж хахад тийм ингээд янз янзын баг болоод хамаагддаг шүү дээ хүмүүс. Тэгсэн чинь яг тэгээ тухайн багтаа нэг хүнтэйгээ хаад өөрөө хүнтэй ингээд тавтаад нэг баг болоо явлаа л та. Тэгсэн чинь яг тухайн нөхцөл байдалд ингээд шууд нөгөө тэрийг ингээд мэдрэмжээрээ гартаа аваад өдөртөгч хийж байгаа хүмүүс айгүйх бай. Тэгээд манай багт ч орсон, өөр багт ч орсон шууд тэр багаа ингээд өдөртаад ерөөс ахлагч сонгоогүй шүү дээ. Энд бол багтдаг. Тэгсэн ерөөс ингээд тухайн мэдрэмжээрээ гэсэн байхгүй юу? Байдал яаж хандах вэ гэдэг ингээд тэнгууд яг тэр хүн ингээд өдөртөөд явж байгааг харагдаад байгаа байхгүй. Дээрээс нь тэр хүмүүсийг яг тэр нөгөө өдөртөгчийг ингээд дагаад байгаа нь мэдэргээд байгаа байхгүй. Тэр их нөгөө мэдрэмжээрээ өдөртөгч ингээд хийж байгаа хүмүүс бас бай. Манай багт орсон өөр 2 3 багт орсон тийм хүмүүс ингээд ажиллаад хаад тийм талууд ажиллаглаа, тийм зургийг харагдлаа. Тэгээд энэ олон тоглоом одоо тэр зарим нь юу илээ гэж хичээж аваад мөрчлөөдөө гэж ингээд бодоод энэ дараа нэг манай татаад нөгөө нэг хамт олноороо яадаг ажил зугаалдаг тоглоом зүгээр юм байна гэж бодлоо. Тэгээд айгу мундаг залуучууд байна. Баяр хүргэе. Тэгээд цаашлах амжилтын ажилд нь одоо улам их өндөр амжилт хүсье. За